За өнөөдөр The Grapes of Wrath гэдэг буюу одоо гай зовлонгийн усан үзмүүд гэдэг нэртэй гэж. Джон Стeinbeck гэдэг энэ зохиолчийн өнөө цагийн дэлхийн одоо өөрчлөлт гэдэг юм да энэ зүйлийг харуулсан энэ аимшигтай энэ зохиолыг гэж романыг задлаж ярилцъя гэж одоо бодож байгаа маа. Энэ роман бол гаднаасаа бол Америкийн эдийн засгийн хямралын тухай түүх юм шиг харагддаг гэж. Гэхдээ өөр гэдэг. Гэхдээ дотроо бол ядуурлын тухай капитализм, өр, газар нутгаа одоо алдсан, газар нутгаасаа хөөгдсөн хүний үн цэний тухай, системийн одоо гэдэг юм харьцлал эдгээр зүйлүүдийг одоо сад нүцгэлсэн ийм философийн одоо бүтээлээ гэж одоо олон улсын одоо шүүмжлэгчнэр хэлдэг гэж. За ингээд энэхүү зохиолыг өөрийнхөө ойлгож байгаагаар хуваалцъя гэж бодож задлан гэж. Мэдээж энэ зохиолд бол ядуу ажилчид, тариачид, нийгмийн доо давхаргын одоо хүмүүсийн амьдралыг хамгийн боддоор бичсэн одоо зохиолчдын нэг бол одоо 1962 онд Нобелийн шагнал авч ирсэн. Джон Стeinbeck гэдэг энэ нөхөр. За ингээд түүний онцлог бол ядуу хүнийг өрөвдөөгүй гэж. Харин яагаад ядуу болсныг системээс асуусан гэдгээрээ ч юм уу. Маш харгасаар асуусан гэж. Ийм одоо өөрмөц. Стeinbeck бол одоо өөрөө хүнд амьдрал үзсэн учраас түүний зохиолууд онол биш. Ерөнхийдөө шууд амьдрал харуулдагаараа маш одоо өөрмөц гэж. За ингээд зохиол руугаа ингээд орох юм бол банк тракторыг идээд айлыг нурааж хүмүүсийг хөөж өртөө хүмүүсийг зам дээр гаргана гэж. Жодын гэр бүл бол Калифорни руу одоо амьдрал сайжирна гэдэг ийм үйл явдлаа. Гэхдээ Калифорни руу очиод хямд ажил, мүлжлэг, өлсгөлн, цагдаа, ялгуурлал, хүний үн цэнгүй хөдөлмөрийг гэдэг юм уу. Энтгээр зүйлсүүд угтдаг гэдэг. Ингээд банк бол хүн биш гэж. Тиймээс өрөвдөхгүй гэж. За өнөөдрийн одоо Монголын одоо банкны системч гэдэг юм уу Ламбард ч гэдэг юм уу те энэ банк бос ч гэдэг юм. Яг энэ зүйлийг энэ арманаас харж болно гэж. Маш харигсаар гэж. Энэ бол арманыг хамгийн хүйтэн одоо гэдэг юм философийн одоо юм хэсэг гэж. Стeinbeck ингэж хэлдэг гэж. Системд сэтгэл байдаггүй гэдэг энэ зүйлийг маш гоё одоо хүчтэйгээр илэрхийлж харж байна. Банкны ажилтан хүртэл өөрөө ядуу байж болно. Гэхдээ тэр системийн ямар нэгэн араа соёо болж урагшлуулж байдаг гэдэг энэ зүйл. Өнөөдрийн Монголд ч энэ асуудал дэлхийн бүх улсад энэ бас байгаа харж болно гэж. Хүн зээлээ төлж чадахгүй. Орон сууцаа алдах, цалингаараа зөвхөн хүү гэж байгаа. Зээлийнхээ хүүг л төлнө гэж байна. Энэ үед банк бол түүнийг хүн гэж биш, эрсдэл гэж хардаг ийм том явдлын тухай өгүүлж хэлж байгаа. Дараачийн бүлэгт бол өлссөн хүн ардчлалд итгэхээ болдог гэдэг. За яг одоо Монголын өнөөгийн бас нийгэмд харж болдог гэж. Гэхдээ ингээд учиргүй одоо бид нар өлссөн алгал да. Гэхдээ байгаа гэж байна. Энэ бол оюун санааны өлсгөлөнгийн тухай ч юм уу. Энэ бол тэгш боломжийн тухай өлсгөлөн гэж. Энэ бол шудраг ус тогтолцооны өлсгөлөн ч гэдэг юм. Энэ бол бие үзэхдээ бол маш аюултай юм хэсэг гэж байгаа. Үүнийг ярих нь өөрөө бас нэлээд тийм хэцүү гэж байна.
олон жил хөдөлмөрлөөд шударгаар амьдраад үр дүнгүй гэдэг юм уу? Ямар нэгэн одоо хичээл зүтгэл талаар болгох гэдэг юм те. Тэр хүн ууртай, магадгүй итгэлгүй системийн эсрэг болдог гэж. Үүнийг тэнцэгч гэж одоо өнөөдөр Монголд нэрлж хэлж байгаа. Энэ нь өөрөө гэдэг юм уу? Аимшигтайгаар нэр томьёо гэж. Тэ. Систем өөрөө тэнцэгчдийг бий болгодог ч юм уу? Магадгүй төрүүлдэг гэдэг энэ зүйл. Стенбекийн хувьд бол үүнийг аимшигтай гэж үзсэн. Зохиолын хувьд ч гэсэн яг тэр цаг үе өнөөдөр Монголд байнуудаач гэдэг юм. Ийм одоо зөв уншигчийн зүгээс харахад бол ийм бодол төрж байгаа. Өнөөдөр бол зүгээр яг орон сууцны зээлийн хувьд гэж байгаа. Монголд олон хүн 20-30 жилийн өмнө залуус амьдралаараа одоо эхлэхээс өмнө өрөнд ордог. Инфляц цалингаас хурдан өсдөг. Энэ зүйлийг яг энэ роман дээр гэж хүн хөдөлмөрлөж байгаа ч амьдрал нь түүнийх биш болсон гэдгийг нотлон харуулна гэж. Ингээр бид нар бас бодоод үзэх нь зөв юм шиг. Цалингаас одоо хурдцтайгаар өсч идэг тэр инфляц гэж энэ зүйл өнөөдөр бидэнд бас байнууд гэдэг энэ зүйл бодох ёстой байх гэж. Хөдөө хотын шилжилтийн тухай энэ зүйл гарна. Хүмүүс гадраасаа салж хот руу урсдаг гэж. Монголд бол малчид хот руу нүүдлэж гэр хороололд тэлж ажилгүйд утаа өр нэмэгддэг гэж. Бүх зүйл гэдэг ижилхэн гэж. Ижилхэн. Энэ зүйлийг бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа боловч үүнийг бодох, сэтгэх, үүнээс ангижрах тийм зав багхгүй гэж. Зав багхгүй. Тийм завдлыг өгүүлэхгүй гэж. Энэ систем бол өөрөө ийм гэж. За дараагийн дугаарч бол дэлхийн өнөөгийн улс төртэй холбож одоо ингээд тайлбарсан. Дундаж давхарга агшиж баячууд хэд төвлөрч өөрөөр амьдардаг нийгэм болсон тухай. Олон хүн кредит картны өр, оюутны зээл, эмчилгээний өрөнд амьдардаг гэж. Стенбек бол асуулт өнөөдөр ч хэвээр гэж. Хөдөлмөрсөн хүн яагаад амьдрч чадахгүй байна вэ гэдэг маш том асуултуудыг тавина. Энэ бол зөвхөн нэг асуудал гэж одоо харж байна. Дэлхийн капитализм өнөөдрийн системд хүнийг хэрэглэгч болгодог. Үрийг амьдралын хэм маяг болгодог. Хэм маяг гэж. Энэ бол зүгээр бидний амьдралын салшгүй нэг өдөр шөнөмөд нэг зүйл гэж. Энд дассан гэж. Өөрөөр хэлэх юм бол хүн ажил хийдэг, мөнгө олдог, өр төлдөг, дахин өртөө болдог гэж. Үүнийг 1939 онд л энэ зохиолоор энэ арманаар хилцсэн гэж. Гэтэл 39 оноос хойш өнөөдөр бараг одоо юу гэдгийг бараг одоо 90 жилийн хугацаанд энэ зүйл огтоос өөрчлөгдөв. Энэ нь аимшигтай гэдэг. Гэтэл бид нар 21-р зуунд амьдарч байгаа гэж би юу л ингэж харахаар. Гэхдээ энэ бол миний л дүгнэлт гэж байна. Тэг хүн бүр өөрөөр дүгнэн гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. Ядуу хүн залхуу биш байж болно. Гэхдээ зүгээр л системд хожигдсон болно. Хожигдно гэж. Энэ бол Арманы хамгийн хүчтэй гэдэг юм уу? Нөгөө үнэн рүү дөхөх, магадгүй үннээс одоо илүү хүчтэй зүйл рүү чсэн аваач магадгүй гэж би бодож байна. Орчин үеийн нийгэм ядуу хүнийг ихэвчлэн чадваргүй, хичээгээгүй, буруу амьдарсан ч гэдэг юм уу те. Ийм байдлаар шүүж эхэлдэг гэж. Шүүж эхэлдэг. Бусдын хандлагаар хэрэг систем өөрөө шудраг биш бол гэдэг нэг тийм асуулт. Маш олон асуултууд байгаа. Үүнд бид нар хариултыг өөрсдөөсөө хайх нь чухал байх гэж бодож байна. Шунал бол зовлонгийн үндэс гэж одоо буддаа хэлсэн байд. Гэхдээ гэж байна. Банкны шунал, газрын шунал, ашигт төвлөрсөн систем хүний амьдралыг сүйтгэж байгаа тэр бүхэн өөрөө